Манай компани 2012 онд GPS технологиор дэлхийд тэргүүлэгч Америкийн нэгдсэн улсын Trimble компани барилга замын технологиг нийлүүлдэг олон улсын сайт эксүлжээний Монгол дахь албан ёсны дилер болж үйл ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр бид зам барилгын ажилд эрхлэгч нарт автогрейдер, бульдозер, экскаватор, хөрсний эндүү зэрэг машинуудад зориулагдсан олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологиуд болох машин удирдлагын систем, SPS, GPS хэмжилтийн багж, замын ажлын төлөвлөлтийн програм хангамж, бүх төрлийн ачигч машинуудад зориулагдсан жин хэмжүүрийн систем зэрэг маш олон төрлийн хамгийн орчин үеийн цогц шийдлүүдийг санал болгож байна. Өнгөрсөн хугацаанд бидний нийлүүлсэн технологиг оюу толгой уурхайн хам бомбот нисэх буудал, оюу толгой хам богд чиглэлийн авто замын төсөл, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төсөл, Баруун урт, Мөнх хаан, Өндөр хаан чиглэлийн хатуу хучилттай авто зам зэрэг 10 гаруй томоохон төслүүд дээр өндөр бүр бүтээлтэй ашигласан бөгөөд одоо баригдаж буй олон төслүүд дээр мөнгө хэрэглэгдэж байна. Өөрөөр хэлбэл нийт 700 орчим километр замыг манай технологиг ашиглан барьсан байдаг бөгөөд эх орны хөрсөн дээр батлагдж шалгарсан ажлын бүтээн хэмжээг 50-аас 70% нэмэгдүүлдэг шийдэл болжээ. Би бол Монгол улсад автозамын сургууль төгссөн үндэсний бүтээгдэхүүн. Тэгээд монголчууд бид ер нь өөрснөө дэлхийн хэмжээний замыг барих ийм шаардлагатай байна гэдэг 1990-ад оноос хойш монголчууд одоо өөрснөө харж эндээс анхны одоо үндэсний боловсруучныг бэлтгэсэн. Энэний бол анхны төгсчдийн нэг жижиг утгаараа ярих юм бол энэ гэрээдэр хойш урагшаа 10 удаа явж одоо 1 км газар 100 м газарт тэгшлэх юм уу? Нэг удаа явахдаа хэдэн литр түлш зарцуулах уу? Хичнээн цаг зарцуулах уу? Энэ төхөөрөмжтэй бол 10 биш. За 2-3 удаа явал одоо болно. Тэгэхээр үндсэндээ бол шууд утгаараа 9-ийг 3 дахин бол одоо эрдийн одоо төхөөрөмжгүй том төхөөрөмжөөс 3 дахин хурдтай гэсэн. Энэ нь өөрөө одоо шууд утгаараа за 3 болио гэхэд 2 дахин одоо эдийн засгийн хэмнэлттэй түвш тухайн зарцуул цаг хугацааны зарцуулалттай байна гэсэн. Ийм ерхий тоо харагддгийг. Одоо 2014 онд ашиглалтанд өгсөн Сүхбаатар аймгийн зам бол өнөөдөр одоо 6-7 жил болж байхад бол шинээр баригдсан юм шиг байгаа. Би энэ нүүр бард мэлнэ. Алхголын зам байна. Одоо өвслийн зам байна. Дорноговын чойр шай шандын чиглэлийн замууд байна. Манайх энд хамгийн сүүл ихэд одоо энэ хурдны зам байна. Нисхийн хурдны замын төслүүд байна. За одоо бол биднээс Монгол улсын Улаанбаатар хотоос 1000 км цаана байгаа. Захстан даваа гэж Монголын 5 давааны нэг тэн дээр ажиллаж байна. Энэ дээр бас биднээс энэ технологи ашиглаж байгаа. За үүн дээр бол газар шороны ажил дээр бол энэ бульдозер дээр мөн энэ тэгшлэгийг хийсэн энэгээрээ энэ хідэн тэр тэгшлэгийн төхөөрөмжийг ашиглах юм бол бас дараагийн удаа нэмэлт том төхөөрөмжөөр тэгшлэгийг цаг зарцуулахгүй мөн хажуу налга болон том даваануудын уул хажуу налга хахад экскаватороор бас тэгшлэхэд хүн мэдрэмжээр хөндлөн хажуу налгаа гаргахгүй шууд дэлгэцэн дээрээ хажуу налуугаа шомоор зурж байгаа юм шиг харах юм боломжтой байдаг. Тэгэхээр экскаватор дээр бас хэрэгжилж байна. За хамгийн их хэрэглээ бол асфальт дэвсэлт буюу одоо хучилтын ажил дээр энэ ухлаачн дээр биднээс бол дөнгөж сайхан биднээс уржигдэрхэн одоо энэ ухлаачны Trimble-ийн төхөөрөмжийг бас захиалж авцраад одоо биднээс КАТ-ийнхаа AP 655 гэдэг дэвсгчэн дээр тоноглоод байж байна. Тэгээ энэ бол бас монголчууд үндсэндээ бол хурдны зам барих, олон улсын хурдны хязгаартай замууд барих, хайвей гэдэг энийг одоо бэлтгэж ажлууд хангагдаж байгаа гэсэн. Энэ бол 5 цэгийн дунджаар гэгш байдлаа хангагдсан. Хятадын төхөөрөмжүүд бол нэг цэгээр явж байгаа. Манай энэ Вагнерын одоо КАТ-ийн төхөөрөмжүүд бол Trimble төхөөрөмж бол 5 цэгийн дундаж алдаагаар гэгш байдлаа гарч явна. Тэгэхээр ийм өндөр төвчний тэгшилцэн юм дээр хүн гараараа мэдэр дэвснэ гэвэл алдаа их гарна. Асфальт гэдэг өөрөө асар их үнэтэй бүтээгдэхүүн импортоор орж ирдэг. Тэгэхээр энийг тэгшилсэн бол төхөөрөмж тэгшилсэн бол мөн энийг бас төхөөрөмж тэгшилэх хэрэгтэй. Мөн энийг тэгшилсэн бол энийгээр нэгтруулах хэрэгтэй. Ингэжээж цогц болж одоо үр дүн гаргадаг ийм технологи байгаамаа. Тийм учраас энэ технологийн үр шимийг одоо сүүлийн 7-8 жил хүртэж байгаа. Энэний гайхамшиг мэдэрсэн үнэт бол энэ бол цогц систем юм аа.